Мано. Мано. За хоёул байна уу? Байна уу? Байна нөхшөө. Хоёул байна уу? Тасалтаад ах шиг байна те. Харин тийм байна. Тасалтаад байна. За одоо болохоор байна уу? Өсөв. Арай гайгүй байна. За болох юм. За лекц 2. Зочдлуудын ажил үйлчилгээний онцлог шинжүү зочдлуудыг тодорхойлсон эрдэмтдийн тэм тодорхойлтуудын тухай үзэх нэ. Нарч урж байна уу? Байна уу? Үгүй ээ. Яасан? Нарч урж байна. Тэгэхээр ядарсан царайтай харагдаад шүү дээ. Өдөр нь ажил хийдэм үү? Тэ. Тэгвэл жоохон ядарч магадгүй юм. Сайн л шүү дээ. Өдөр нь ажил хийгээд оройн ингэж сурна гэдэг чинь. За. Та шинээр орж байгаа мó багшаар? Шинээр орж байгаа. Анх удаа интернетээр хичээл зааж байгаа. Жоохон шинэковтай л байна. Гэтэ гайгүй хаа би олон жил багшилсан л да 5 дахь жилдээ багшилж байгаа. Зүгээр интернетээр хичээл зааж 5 дахь жилдээ багшилж байгаа. Байна. Наа сонсож байна. Сонсож байна. За хичээлд оръё. За орсоор Костница зочдлууд гэсэн үгийг ихэнх зохиолчид ингэж нэрлэдэг байх нь зочломтгой гэсэн латин үгнээс юм гаралтай юм үздэгч гарал үүслийн тарлаар өөр юм бодолтой байдаг гэж үздэг байх нь. За үүний хамгийн түгээмэл гэдэг үг нь хуучин Франц хэлнээс их авсан хоспис гэсэн юм хүмүүсийг буулгадаг байшин гэсэн юм үүнээс гаралтай гэж үздэг байх нь. За ийм эртний байгууллагын нэг бол Бородоны мужид байдаг. Тэр нь болохоор Бурхны орон гэсэн нэрээр ийм алдартай гэсэн байна. За энэ байгууллага нь болохоор 1443 онд ядуу хүмүүс зориулсан оромж эмнэлгийн хэлбэрээр байгуулагдсан гэж үздэг байх нь. За тэрхүү эмнэлэг нь одоо ч гэсэн үйл ажиллагаа явуулж байгаа гэж үздэг байх нэ. За манайд hospitality гэдэг нь болохоор юу гэдэг байх юм гинэ? Цэргийн алдаа. Хэвтэн эмчлүүлдэг эмнэлэг. Тийм эмнэлэг байдаг шүү дээ. Тийм шүү дээ тий. Нөө 2 дугаар эмнэлэг гэж ярьдаг тийм ээ. Hospital clinic тэгээд тий. За тэгэхээр Монголд бол цэргийн албаа агчтай хэвтүүлдэг эмнэлэг нэрээр нэрлэгдэг бол за үйлчлэгээний байгууллагатай болохоор зочломтгой үйлчлэгээ эсвэл зочломтгой чанар хүний наацхан хэрэгцээ хангах, хүнсний хэрэгцээ, амар хундах хэрэгцээгээр хангах зэрэг тийм төсөөлхийн аргагүй маа гэсэн ийм тодорхойлолт болж өгдөг байх нэ. Тэгэхээр зочлууд гэсэн тодорхойлолт маш олон ийм янзаараа тодорхойлогддог байх нь эрдэмтдийн тодорхойлолтууд. За цааш нь үзье. За энэ тойловчд болохоор юу гэсэн байх нь вэ? За тойловчгийн нэрийг уншаарай. Та хоёр нэг л харьцаж ярилцахгүй л байх юм да. Өвсдэрийн тойловчд болохоор нэвтргээ тойловчд болохоор зочлох хүндлэх үйлчлэгээний салбар гэдэг нь болохоор зочдыг өгөөмөр сайхан сэтгэлгээр ухтан авч тэднийг элбэг хангалуун зочломхой үйлчлэгийг үзүүлэх үйлдвэр үйлчлэгээний үндэс мөн гэж тодорхойлсон байдаг байна. За энэхүү салбарын хамар хүрээнд маш өргөн боловч зочид хоол, ундаа, зоог, тээвэр, амрах таатай орчныг бүрдүүлэх үйлчлэгээ чухал байр суурь эзэлдэг гэж үздэг байна. Тэдгээрийн дотор зочдууд нь гэр орноосоо хол газар ажил хэргийн болон амралт аялал зугаалгаар явах хүмүүсийг төр хугацаагаар байрлуулах, эрэлт хэрэгцээнийхэн дагуу хангамж үйлчлэгээ үзүүлэх, зочлох хүндэтгэх юм үйлчлэгээ үзүүлдэг эзэлсэн байгууллага маа гэж энэ тойловчт өгүүлсэн байдаг байна. За гадаадын ном хэвлэл тойл бичгт болохоор зочд буудлын тодорхойлтыг зочд буудал нь үйлчлэгээ үзүүлэхэд зориулсан өмчийн иж бүрдэл юм аа гэж. За үүнд болохоор орон байр, барилгын хэсэг, тоног төхөөр өмч, бус өмч гэсэн байдаг байна. За бас нэгэн тойлогчд болохоор зочд буудал нь төр хугацаагаар амрахад зориулагдсан газар, мотел, авто замын дагуу байрлах зочд буудал мөн гэж тайлбарсан байдаг байна. За Лонгманы тойл бичиг гэдэг энэ одоо тойл бичиг нь болохоор яг нэг зочд буудлынхан зориулсан юм тойл бичиг байдаг.
За энэ тайлбарчид болохоор хүмүүс хөлсөөр ажиллаж хооллох зориултын байрыг зочд буудлыг нэ гэж үзсэн байна. За Улсын холбооны улсад зочд буудал нь өргөн утгаараа зочин төр хугацаагаар байрлахад зориулсан тавилга тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байр жуулчдад иж бүрэн үйлчилгээ үзүүлэхэд зориултай зочд буудлын онцгой хэв маяг мөн гэж тодорхойлсон байдаг байна. За Монгол Улсын зочд буудлын стандартад юу гэж тодорхойлсон байна? Зочд буудлыг гадаад дотоод иргэдийн хэв маяг иргэдийг тав тухтай байрлуулж үйлчлэгийн зөвлөлбөр гэж тодорхойлжээ. Гадаад дотоод иргэдийн тав тухтай байрлуулж үйлчлэгийн зөвлөлбөр гэж тодорхойлсон байна тийм. За энэ тодорхойлтуудаас хамгийн оновчтой зөв тодорхойлт нь болохоор Дэлхийн аюул жуулчлалын байгууллагаас гаргасан юм тодорхойлт гэдэг байна тийм ээ. За энэ тодорхойлтыг болохоор та бүр чийжлээрээ заяа шалгалтанд орж ирнэ шүү. За энэ тодорхойлтод юус тодорхойлсон байна вэ гэхээр тогтоосон тооны зочны өрөөтэй тэдгээр нэгдсэн удирдлагаар хангагдсан цагаан хэрэгсэл солих, зочны болон ариун цэврийн өрөөг цэвэр байлгах, хамгийн наад захын анхан шатны шаардлагын хангахаас эхлээд олон нэр төрлийн үйлчлэгээ үзүүлдэг үйлчлэгээний нэр төрөл, чанар, тавилга хэрэгсэл, тоноглолын түвшингээс хамаарч тодорхой ангиллал, зэрэглэлд хамаардаг газрыг зочд буудал гэнэ гэж тодорхойлсон байдаг байна. Энэ бол хамгийн зөв оновчтой тодорхойлсон тодорхойлтоо гэж хэлж болно гэж үздэг байна. За зочд буудлын бас нэгэн тодорхойлт байна. Гэр орноосоо гадуур яваа хүмүүс зориулж хооллох, байрлах хоёроос бүрдсэн иж бүрэн үйлчлэгээ үзүүлдэг байгууллага маа гэж тодорхойлсон байдаг байна. За зочд буудал нийгмийн янз бүрийн давхаргын хүмүүстэй адил тэгш үйлчлэх үүрэгтэй. Ингэхдээ олон хүнд нэг зэрэг төрөл бүрийн иж бүрэн зохицлогоор үйлчлэгээ үзүүлдэг тасралтгүй үйл ажиллагаатай мэргэсэн ажиллах хүч, цэвэр цэмцгэр орчин нөхцөл соёлж байдлыг шаарддаг өвөрмөц салбар бөгөөд нийгмийн хөгжил, бизнесийн өрсөлдөөн, хувь хүний хэрэгцээ сонирхлоос хамаарч шинжлэгдэж байдаг юм газар юм аа гэж үздэг байна. За энэ тодорхойлолтоор болохоор зочдыг байрлуулах хоол гэсэн үндсэн хоёр үйлчлэгээ буудалд заавал байх ёстой үйлчлэгээ гэж үздэг байна. За байрлуулах үйлчлэгээ гэдэг нь болохоор нэгдүгээр тусгай өрөөг ашиглуулж өгөх, хоёрдугаарт болохоор зочдыг угтан авахч бичиг баримтын хөтлөх, өрөөний угаалгад цэвэрлэгээ үйлчлэгээ хийх зэрэг юм үйлчлэгүүдийг хийж болно гэдэг. За хоёрт нь болохоор хоол ундааны үйлчлэгээ тийм ээ. Үйлчлэгээ нь болохоор хоол үйлдвэрлэлийн хоол ундаа бэлтгэх худалдаас хоол ундаа бүтээтнийг худалдах үйлчлэгээ, ресторан, кафед зөөгчөр ажиллах, зочны өрөөнд хоол ундаагаар үйлчлэх гэсэн ийм үйл ажиллагааны нэгдлийг хоол ундааны үйлдвэрлэл үйлчлэгээ гэж нэрлэдэг байна. За усан цан, биеийн тамирын заал, хурлын заал, уулзалтын өрөө, автомашины түрээс хийм цэвэрлэгээ, угаалга, өсчин, эллэг саун зэрэг ажлын үйлчлэгээнүүд нь болохоор нэмэлттэй үйлчлэгээнүүд ордог гэдэг. За сүүлийн үед хэрэглэгчдийг буюу тухайн улс орны нэр хүндтэй зочдыг өөртөө татахын тулд буудлуудын нэмэлт үйлчлэгээний төрлүүд нэмэгдэж ирсэн гэж үздэг. За үндсэн буюу хооллох, байрлах үйлчлэгээ нь мэдээжийн хэрэг байх ёстой үйлчлэгээ гэж хэлж болно. За харин тухайн зочд буудлын үйлчлэгээний онцлогоос хамаарат бусад буудлуудаас ялгарх гол зүйл бол нэмэлт үйлчлэгээ байдаг. За дэлхийн томоохон зочд буудлууд үүнийг нотлон харуулсаар байна. Жишээ нь Германы Робинзон клуб зочд буудлын сүлжээ ийм нэмэлт үйлчлэгээний төрлөө биеийн тамирын төрөл үйлчлэгээгээр хичээлүүлэх болцоог нэмэгдүүлсэн ийм гол анхаарлын хандуул чиглүүлж байгаа юм үйлчлэг явуулдаг. Ийм зочд буудлын нэг байдаг бахнэ. За дараа нь юу гэж байна? Швейцарын Давос кран манайтай зэрэг алдартай амралтын газрууд, зочд буудлууд, банк санхүү, улс төрийн томоохон хүмүүсийг өөртөө татахын тулд юуны өмнө олон улсын хурал зөвлөгөөн, эдийн засгийн арга хэмжээ, дээд зэргийн түвшин зохион байгуулах болцоог хангах үүднээс хурлын танхим, бусад өрөө тасалгаануудаа сүүлийн үеийн техник технологиор тохижуулсан байдаг байна, тийм ээ.
За зочд буудлын үйлчлэгийг багш нь хэлсэн байгаа тийм ээ. Үндсэн ба нэмэлт үйлчлэгээ гэдэг. За үндсэн Тий. үйлчлэгэнд нь ямар Нэмэлт. үйлчлэгээнүүд тогтох вэ? Байрлуулах, хоол. За тий. За нэмэлт үйлчлэгээ. Тэгээд бус үйлчлэгээ нь болохоор нэмэлт үйлчлэгээ юм байна л да. Тамирын тэгэл одоо түрүүн гарсан. Одоо тэгээд өөрөө яг усан сан бассейн. Тэгээд нөгөө хурлын танхимууд. Байж болно. Үйлчлэгийн заал тий. Тэгэхээр ерөнхийдөө ингэж ойлгоход бол үндсэн үйлчлэгээ гэдэг бол нөө төлбөрөө төллөөд тэр үйлчлэгийг авж байгаа үйлчлэг нь болохоор бол үндсэн үйлчлэгэнд орчихно шүү дээ. Тэр өрөөний цэвэрлэгээ, үйлчлэгээ. За тэгээд ямар ч зочд бол тийм ерөөсөө 1-ээс 5 одны зэрэглэлээр манай Улаанбаатарт одоо Монгол улс зэрэглэж байгаа шүү дээ, тийм ээ. За энэ зэрэглэлийн бүх зочдууд бол өглөөний хоолтой байна гэдэг стандартаа заагаад өгсөн байдгийг. Стандартаа. Тэгэхээр яах нь нэг отоо зочдууд ч өглөөний хоолтой 5 отоо зочдууд ч өглөөний хоолтой байх нь шүү дээ, тий. За зэрэглэлээс хамаарат 5 оттой зочдууд л өдрийн 3 хоолтой ч гэдэг юм уу, тийм ээ. За нэг оттой зочдууд нь өдрийн 1 өглөөний хоолтой ч гэдэг юм уу, тий. За энэ үйлчлэгнүүд нь болохоор үндсэн үйлчлэгэнд ороод энэ төлбөртэй багцсан үйлчлэгнүүд нь үндсэн үйлчлэгэнд ордог байх нь шүү дээ, тийм ээ. За нэмэлт үйлчлэгээ гэж юу хэлээд байгаа юм бэ гэхээр ерөөсөө л төлбөрөөсөө гадна үйлчлэгээ авж байгаа үйлчлэгнүүд нь болохоор нэмэлт үйлчлэгэнд ороод ажиллах тийм ээ. За. Тэгэл мэдээж буудлын олгон адилхан байхгүй өөрсдийн гэсэн бас янз бүрийн нэмэлт үйлчлэгээ байж болох юм тий. Заавал бүгд байна гэхгүй байх шаардлага байхгүй яа. Тэгэхээр зэрэглэл өсөх тусмаа буудлын үйлчлэгээнүүд нь магадгүй тий олон юм байх бах тий. Олон янз болоод за зэрэглэл нь буур тусмаа үйлчлэгийн төрөл бол багас ирж байна л гэж ойлгох хэрэгтэй тийм ээ. За энэ зочд буудлын ажил үйлчлэгээний онцлог шинж нь болохоор юу гэдэг юм бэ гэхээр ерөөсөө л үйлдвэрлэл үйлчлэгээ үйл явцыг цаг хугацааны үйл давхцлаар ингэж явуулдаг гэд. Одоо юу гэдэг далтхыг бол одоо юу гэдэг бид нар одоо 5 м хүүгээр мэдрээд амтлаад үнэрлээд хараад ингэж авдаг штэ тий барьж үзээд тий. Ингэдэг бол зочд буудлын үйлчлэгээг үл яадаг байх нь вэ? Сэтгэл ханамж. Яаж мэдэрч явардаг байх нь вэ? Үйлчлүүлдэг байх нь үү? Ерөнхийдөө л сэтгэл ханамж үйлчлэгээ үйлчлэгийг нь одоо бид нар л бариад үзээд мэдрэхгүй шүү дээ тийм ээ. Тийм. Хэрглэж үзчихэж л одоо тухайн үйлчлүүлж үзчихэж л тэгэл мэдэрнэ л дээ. Яг үн тийм шүү дээ. Тэгэхээр яах нь сэтгэл ханамжийн баталгаа авдаг ийм газар бол ерөөсөө зочдол байдаг байна шүү дээ тийм ээ. Үйлчлүүлэхснийхаа дараа сэтгэл ханамжийг авдаг. Тэрнээс л одоо далахыг бол юу гэдэг зүсээ шууд идэл сайхан үнэртэй сайхан амттай шин талах байна гэж иддэг бол зочдлын үйлчлэгээг үл яадаг байна. Үйлчлүүлснийхаа дараа нь сэтгэл ханамж авдаг ийм онцлогтой газар байдаг байна шүү дээ тийм ээ. Дараа нь тий үр дүн гарч ирдэг юм байна л та тий. Тэгээд нэг одоо босч юу бодвол угаасаа нэг үйлчлүүлэгчийн ард одоо юу гэдэг 10 үйлчлүүлэгч байдаг ч гэдэг юм 10 үйлчлүүлэгчийн ард 100 үйлчлүүлэгч гэдэг юм уу те нэг ийм яриа байдаг ч тийм ээ үйлчлэгээний байгууллагын хувьд бол тий. За цаг хугацааны үйл давхцал за үйлдвэрлэл хэрэглээний үйл явцын салшгүй байдал зэрэг үйлчлэгээний төл байдал зэргийг илэрхийлдэг шин чанаруудыг зочд буудлын үйлчлэгийн тэр болгон бүгд илэрхийлэгдэг. Цаг хугацааны давхцал гэхээр яадаг далахыг бол одоо нэг хонуулж байгаа ч юм уу нэг 2 хонуулаа ч юм уу зарж болдог шүү дээ тийм ээ. За зочд буудлын өрөөг үл яадаг бах нь. Өнөөдөртөө л одоо цаг хугацаанд нь зарж борлуулахгүй бол маргааш борлуулна гэсэн ойлголт бол байдаг бах нь шүү дээ тийм ээ. Зочд буудлын өрөөг одоо юу гэдэг 5 тавтын өрөөг бол өнөөдөр хэрвээ зарагдаагүй бол маргааш зарагдана гэсэн ойлголт байхгүй байна гэсэн ойлголт байхгүй юу? Тэгэхээр ойлгож байна уу? Тэгээ өнөөдөр зарагдаагүй тохиолдолд алдагдлаа хөтөхгүй л гэсэн үг шүү дээ. Хөтөхгүй л гэсэн ойлголт. Тий. Тэгэхээр яах нь 3
305 Талах бол яг хав тэр хийцэн юм чинь зарчч болно шүү дээ. Тийм маргааш нь хийж аваад. зарчиж болно. Тэгээд нөгөө өнгө болоод авчихна. Үйлдвэрлэсэн юм чинь Алдагдал биш. Тэр өдрийнхөө олох ёстой байсан орлогоо олж чадахгүй л гэсэн үг юм шүү дээ. олж чадахгүй гэсэн үг. Тийм тэр чинь тэгэл алдагдал гэсэн үг шүү дээ. Зөв шүү дээ. Тий, айл Үгүй алдагдал ихээр ч юм бас өөрөөр хэлж болно шүү дээ. Гэхдээ алдагдaltaд орно. Яа тэгэхээр чин тэр өөрөө өнөөдөртөө одоо юу гэдэг $250 зарах байсан чинь зарагдаагүй юм чинь алдагдaltaд орно шүү дээ. Маргааш нөгөө $250 олох боломж бол байхгүй болчих жоохгүй. Тэгэхээр Тэр 250 чинь ингээл байхгүй болчихж байгаа юм чинь. $50 байхгүй болчихлоо гэсэн үг байхгүй. Тэгэхээр л яах нь үүнийгээ борлуулахын тулд одоо маркетинг менежментийн алба бол маш сайн ажиллах хэрэгтэй гэж үздэг шүү дээ, тийм ээ. За дараагийн хичээл дээр эндийгээ хэдүүл ярилцсан явна. За хэрэглээний үйл явцлал бол ийм салшгүй холбоотой. Заавал үйлчлэгийн хоёр бол ингээд салшгүй ингээд холбоотой явагддаг байна шүү дээ, тийм ээ. Үйлдвэрлэл гэдэг нь болохоор хоол үйлдвэрлэл тэгэл тэр өрөөг цэвэр тав тухтай байлгах гэдэг нь болохоор үйлдвэрлэл болоо явчих нь шүү дээ, тийм ээ. За хэрэглээ болохоор одоо тэр нэг хийсвэр сэтгэлгээгээр л одоо жуулчид үйлчлүүлэгчдэл одоо жижиг бодлын өрөөг л авдаг бахна гэсэн ойлголттой зөвлөлтөө. За жижигдуудын зарим ажил үйлчлэг нь болохоор үйлчлүүлэгчийн хэрэгцээ шаардлагаас ангид явагддаг. За өрөөг угаа цэвэрлэх, бэлтгэх ажлын цаг хугацаа, нөхцөл байдал, өрөөг худалдах за энэ болохоор үйлчлүүлэгчийн тэр санаа бодлоос бол арай өөрөөр явагдчихадаг. За энэ шинж чанар бас хоол ундааны зүйл дээр ч гэсэн бас адилхан харагддаг гэж үздэг. За энийг ингээд тайлбарлахдаа байна. Одоо юу гэдэг юм White House зочд бодолтоор ийм юм гарч ирсэн юм байна л да. White House зочд бодолд Японы одоо 25 жуулчин ирээд буугаад тэгээд тэр одоо өрөөний цэвэрлэгийг одоо менежер нь сайн ажиглаж хараагүй цэвэрлэгийг нь дутуу шалгаснаас болоод одоо нэг жуулчин ороод шууд орон доор гівтэх гээл хүнжлээс өгсөн чинь гондом гараад ирсэн. Тэрнээс болоод одоо 25 жуулчин алдчихсан юм тохиолдол гарч ирсэн гэд практиктаар одоо манай оюутнууд ажиллаж байсан. Тэгэд ийм зүйл гарч ирсэн. Тэгэхээр одоо яах нь 25 жуулчнаа алдна гэдэг чинь за одоо доор хаяж $200 гэд бодоход чинь одоо хэдэн төгрөгийн алдагдал гарч ийн тий. Тэгээ Монгол төгрөгөөрөө үржүүлэхээр хэдэн төгрөг гарч ийн тий. Ийм одоо тэр өрөөг одоо бүрэн гүйцэд цэвэрлэгээгүй улмаас ийм жижигхэн алдаа гарлаа. Тэр нь болохоор зочд буудлын алдаа биш зөвхөн яасан ганцхан үйлчлэгээний ажилчны алдаанаас болоод бүхэл бүтэн улсын нэр хүнд тэр бүтээл тэр буудлын нэр хүнд бүтээл улсын нэр хүнд ингээд унсан тохиолдол гарч байгаа байхгүй юу тийм ээ. Тэгэхээр л ийм алдаа гарахгүй тулд одоо та нар энэ мэргэжлийг сонгож авч ажиллаж байгаа шүү дээ тий. Тэгэхээр практик тал руугаа нэлээд сайн ажиллах хэрэгтэй. Практик дадлахуудаа одоо зуны амралтаар яаж хийдэг юм та нар дадлууд хийх байх л та тийм ээ. Тэгэд ийм жижиг алдаанаас болоод ингээд том алдагдaltaд хүртэл юм том алдаанд хүртэл юм хөрх юм алдаанууд л гарч ирдэг байхна. За урдчилсан юм таамаглахын аргагүй юм. Таны хичээл ганцхан 5 дахь өдөр орох юм уу? Багшааны хичээл ингэх баха. Багш нь одоо яг энэ 2-7 хоногт болохоор амралтын 7 хоног байхгүй манай сургууль амарч байгаа оюутнууд. Тэгэхээр дараагийн 7 хоногт 2 дахь 5 дахьтаа ороод ч юм уу тэгэл тэрний дараагаас 2 дахь өдөр орох ба дандаа 2 дахь өдөр ороод л явах. Хичээл орох. Манайх шаа 2 дахь хичээлгүй шүү дээ. 3 дахь 4 5 дахь хичээлтэй байсан шүү дээ. Оо тийм байна уу? Басан сайн яриаггүй л байгаа шүү дээ. Тий. За. Өөр ямар хичээлүүд орж байгаа? Тэгээд манай ангид бол 3 хичээл байсан. Нэг нь аялжуулч, маркетинг хичээл, зочд буудлын маркетинг юу лээ. Гэхдээ энэ хичээл байгаа. Нэг нь болохоор маркетинг хичээл байгаа. Бас нэг ерөнхийдөө дан зочд буудлын холбоотой болон 3 хичээл, 2 хичээл нь 2 тийм хичээл байсан шүү дээ. Дандаа шинэ хичээл байсан л да. Манайд ерөөс орж байгаагүй хичээлүүд. Багш нар нь ч гэсэн шинэ багш гэж үзсэн. Яа за ойлголцоход хэцүү байна уу? Тэгээ яванд гайг болчих байл бит тийм ээ. Юу гэж?
Зүгээрээ. За багш нь ярьсан тэгээ хадгалах боломжгүй энэ боломж нь хязгаарлагдмал байдгаа гэд. За чуурхай байдал зочдлын үйл ажиллагааны нэг онцлог нь болохоор үйлчлэгээтэй холбоотой ямар нэгэн асуудлыг тийм яаралтай шийдвэрлэх юм онцлогтой байдаг. За энэ хүчин зүйлс нь болохоор байршилтай харьцуулбал илүү чухал тооцогдно. Зочд буудалд үзүүлдэг зарим нэг үйлчлэгээ хурдтай ийм чимжигддэг гэж үздэг байна. За орчин үеийн хамгийн түрэн үйлчлэгээтэй зочд буудлын нэг бол Токио хотод байдаг зочд буудал юм гэж үздэг байна. За энэ зочд буудалд орж ирэмс төлбөр хийж дэлгүүр өгөх үйлчлэгийг хамгийн түргэнээр 45 секундэд ийм үйлчлэгийг үзүүлдэг гэж үздэг юм лээ. Гэтэл манай ихэнх зочд буудлууд болохоор энэ үйлчлэгийг бол 10-аас 15 минутанд үзүүлдэг гэдэг. Тэгэхээр нөгөө сүүлийн үеийн 45 секунд гэхээр тэр амар юм тий. Яг тийм бол мэдээлэл нь урдчлаад авчдаг гэсэн үг юм. Урдчилгаа нөгөө захиалга аваад тэгээ захиалгын дагуу үйлчлэгийг ерөөсөө бэлэн тий. Өрөөнд нь орохдоо ерөөсөө нөгөө урсдаг захиалгын шаттай. Тэгээ шууд өрөөнд нь 45 секундэд хүрдэг ахна шүү дээ. За ийм үйлчлэгээ явуулдаг гэж үздэг байна. За дөрөвт нь болохоор үйлдвэрлэлийн үйл явцдаг ажилчдын өргөн оролцоо гэдэг. За тэгээд зочдлын үйлчлэгийг автомашин техникийг өргөн хэрэгжүүлдэг аж үйлдвэрлэлийн юм газруудтай харьцуулбал үйлдвэрлэлийн үйл явц хүний оролцоо маш их оролцдог юм онцлогтой. За хүний хүчин зүйл зочдлын үйлчлэгээний хөгжлийн гол асуудал болж ирсэн. За энэ дээр чанар байдал, хоригдохуй шинж, стандарттай холбоотой сул талууд хүчтэй юм нөлөөлдгөө гэж үздэг. За ихэнх зочд буудлууд тэдгээр асуудлыг шийдвэрлэх үйлчлэгээний стандарт боловсруулсан байдаг. За зочд буудал болгон ерөнхий нөгөө одоо юу гэдэг олон улсын зочд буудлын стандарт, за тэгээд сүлжээ зочд буудлын стандарт, Монголын зочд буудлуудын стандарт гэдэг нь стандартууд нь өөр өөр л дөө. За тэр стандартууд дотроос болохоор бас тухайн зочд буудлууд өөрийн гэсэн стандартыг бас тогтоож болдог. Өөрийн гэсэн байгууллага юм чинь тий. Тэгээ ийм стандарт тогтоож болдог. Жишээ нь одоо юу гэдэг манай зочд буудалд одоо орж ирснээр та тамхи татдаг өрөө гэдэг одоо тусгай өрөө байгаа гэд танилцуулган дараа бичсэн тий. Тэгээд тусгай тамхи татдаг өрөөтэй ч юм уу. За тэгээд одоо юу гэдэг ихэнх зочд буудлууд бол одоо согтуу үйлчлүүлэгчдэд үйлчлэхгүй ч гэдэг юм уу. Тэгээд согтуу хүмүүст үйлчлэхгүй ч гэдэг юм уу. Ийм стандартууд бол босруулсан байдаг л да дотоод стандартууд. За стандартаар зочдод үзүүлэх үйлчлэгээний төвшин байгууллагын албан агчдын үйл ажиллагааг дүгнэх шалгууруудыг тодорхойлсон байдаг. Эдгээр шалгуураас тухайлбал мэдээлэл авах, захиалга өгөх, хуцаар ярихад хариу өгөх хэдэн секунд байдгийг бэ гэдгийг одоо тодорхойлоод өгсөн. Жишээ нь 15-аас 20 15-20 30 секундэд ч гэдэг юм уу те. За байрлал галууны бүртгэл зарцуулах хугацаа хэдэн секунд байд юм бэ? Зочд олноор нэгэн зэрэг орж ирсэн тохиолдолд тогтоосон хугацаанаас 5-аас 10-15 минутанд ч гэдэг юм уу илүү цагаар дугаарлаа зогсоохгүй байх. За тодорхой үйл ажил үйлчлэгийн зарцуулах хугацаа жишээ нь ачаа тесттэй зочныг болохоор өрөөнд орсноос 3 минутын дотор араас нь хөргөж өгөх. За зочны хувцас хунрыг 1 хоногт багтаан угаад цэвэрлэх. За ажилчдын дөрөвд хувцас гадаад төрөх байдал, үйлчлэгээний ажилчдын гадаад хэлний мэдлэг гэх мэтчлэн ийм зүйлүүдийг бол стандартаа тусгаад өгсөн байдаг. За жишээ нь одоо юу гэдэг үйлчлэгээний ажилчин хит тодор бодохгүй байх ч гэдэг юм уу те. Бодсон ч гэсэн бодог юм шиг харагдахаар юм бодсон байх ёстой ч гэдэг юм уу. Хорон умсаа маш сайхан янзлсан байх, өнгөсөн байх тийм одоо эрэгтэй хүн гэлтгүй одоо яадаг нэг хумс руугаа янзлах, за нүур амаа янзлах ч гэдэг юм уу тийм гадаад төрх байдалд нэм анхаарах ч гэдэг. Энэ стандартуудыг үзэх багшаа. Үзэн стандартуудаа дараа чагаа хичээлүүд. Энэ хэрэгтэй юм байна тий. Үйлчлэгээний соёлыг мэдхгүй байна. Тэгээд тэр хичээл дээр болохоор үйлчлэгээний
үйлчлэгнийх нь яг соёлын талаар яаж хувцлах уу, яаж мэдлэх үү, ямар зочинтой яаж харьцах уу, одоо жишээ нь одоо өндөр настай хүмүүстэй яаж харьцах уу, залуу хүмүүстэй яаж харьцах уу, согтуу хүмүүстэй яаж харьцах уу, хүүхдтэй яаж харьцах уу гэдэг юм уу, тийм харилцааны юм соёлын хичээлүүд л ороо явцдаг. Жишээ нь өндөр настай хүмүүстэй болохоор хүлээцтэй хандах гэдэг юм уу, залуу хүмүүстэй харьцахдаа маш түргэн шуурхаач гэдэг юм уу, тийм ээ. Их мэтчлэн хүүхдтэй болохоор өндө болгоомжтой харьцах гэдэг юм уу, их мэтчлэн ингээд үйлчлэгийн харилцааны соёлын хичээлүүд дараагийн хичээлүүдээр ороод явах хаа. За тавд нь болохоор эрэлт нийлүүлэлтийн байдал. За энэ нь болохоор улирлын шин чанартай зочд буудлууд бол хамааралтай байдаг, тийм ээ. За энэ нь болохоор зочд буудлын үйлчлэгийн зах зээл нь болохоор улирлын шин чанартай их хүчлэн ажилтгаа гэд. За ихэнх жуулчид дулааны улиралд ирдэг, тийм ээ. За 7 хоногийн одоо юу гэдгийг хагас бүтэн сайдч гэдэг юм уу, ажил хэргийн их хөвчлэн ажлын өдрүүдэд ирдэг ч гэдэг юм уу. За эрэлт нь юм харилцан адилгүй байдгаа гэж үздэг байх нэ, тийм ээ. За улирлын шин чанартай гэдэг нь болохоор яадаг явах юм гэвэл одоо манайд бол 2 улирлаар хэмжигдэж шүү дээ. Дулааны улирал, хүйтний улирал гэдэг юм уу. Тэгээд дулааны улиралдаа их хөвчлэн жуулчд нь ирдэг гэдэг. За сүүлийн үед бол одоо хөвсгөл далай дээр одоо жуулчдыг авж байгаа, тийм ээ. Өвлийн жуулчдад зориулсан одоо нэмэлт үйлчилгээнүүд аяллууд, тэгэл янз бүрийн ивентүүд. За 6-т нь болохоор зочд буудлын ажил үйлчилгээ аялагчдын зорилго хоорондын холбоо гэдэг. За жуулчин зочин болохоор тодорхой нэг газрыг үзэж харах тухай шийдвэр гаргах нь тэр газар ямар нэгэн зочд буудал байгаа хэсгэд биш, харин зугаацах, амрах, биеийн тамираар хичээлэх, сувилгаа хийх зэрэг өөр шалтгааныг чухалчилдаг. За ээлжин амралтаар яваа хүн юуны өмнө очих газар нутаг усыг нь сонгоод дараа нь болохоор тохирогч зочд буудлаа сонгодог. За дараа нь болохоор байршуулах хэрэгслийн тухай боддог. Энэ нь нэг түгээмэл биш байдаг. Тэр бүр хэлээр эсэргээрч байж болно гэдэг. Өөрөөр хэлбэл тэр хүн тодорхой зочд буудлын мэдлэгтэй байж болно. Зочд буудлын мэдлэггүй хүн гэж орчин үед байх болсон шүү дээ, тийм ээ. Ямар ч байсан тодорхой хэмжээний мэдлэгтэй байдаг. За юу гэдэг одоо Холливуудын одооч гэдэг юм уу, юм дээд зэрэглэлийн юмнууд зочд ирж байгаа тохиолдолд бол одоо яадаг бах нь хамгийн өндөр үнэтэй, хамгийн үйлчлэгээ сайтай зочд буудлуудыг бол сонгодог бол одоо аялаар яваа жуулчд бол яадаг бах нь боломжийн үнэтэй, дийлэн их үнэтэйг сонгодог тийм. Үйлчлэгээ нь сайн юм зочд буудлыг л сонгохыг хичээдэг бах нь шүү дээ, тийм ээ. За энэ дээр зочд буудлын бүтээгдэхүүнийг ерөнхийд нь 2 ангилтгаа гэж багш нь хэлсэн байгаа тийм. За энэ дараагийн хичээлүүдээр ерөнхийд энэ зочд буудлын бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй ороод явна. Тэгээ үндсэн буюу нэмэлт бүтээгдэхүүн гэдэг 2 бүтээгдэхүүнээр авч үздэгэ тийм. За зочд буудлын бүтээгдэхүүн буюу зочд буудал бол бүтээгдэхүүн гэсэн нэр тамираар өргөн хэрэглэгдэх бөгөөд энэ нь болохоор зочд буудлын нийлүүлэлтийн иж бүрнээр нэлэрхийлдэг. Эдийн засгийн онлын үүднээс бүтээгдэхүүн гэдэг хүний хөдөлмөр эрэлт аж ахуйн үйл ажиллагааны үр дүнд материалын хэлбэртэй болж оюуны болон мэдээллийн хэлбэр нь ажил үйлчлэгээ үзүүлэх маркетингийн үүднээс бүтээгдэхүүн бараа үйлчлэгээ гэдгээр тайлбарлаж болно гэж үздэг байна. За ер нь үйлчлэгээний байгууллагын үйл ажиллагаа, түүний байршил, цалин хөлөс, бүтээгдэхүүний борлуулах боломжоос ихэхэн шалтгаалдаг. Тэгэхээр яах нь үйлчлэгээний байгууллагын байршил гэдэг бол маш чухал юм аа гэд. Тэгээд нэгээс одоо юу гэдэг зочд буудлын одоо зэрэглэл нь өндөр байх тусмаа хотын төвдөө байршдаг тийм ээ. Зэрэглэл нь багасаад одоо багассан хотын зах руугаа байршдаг тийм. За энэ одоо юутайгаа холбоотой юм гэхээр үйлчлэгээний байгууллагуудаа ойр байдагтайгаа холбоотой юу гэдэг буудлынх нь одоо хөлсний хүртэл өндөр байдаг байна шүү дээ тийм ээ. Бүтээгдэхүүн үнэ байрлалаас шалтгаалаад тийм ээ.
Зочд буудлыг бүтээтгүн гэж авч үзвэл одоо өрөө бол одоо бүтээтгүн юм аа. Бүтээтгүн одоо яг маркетингээр авч үзвэл өрөө үйлчлэгээ хоёроо бүтээтгүн гэдэг үздэг байхгүй юу? Тэгээд энэ өрөө үйлчлэгээ хоёроо бүтээтгүн гэж авч үзвэл одоо өрөө бүтээтгүн болоо явчих нь шүү дээ. Тэгээд бүтээтгүний хөлсөл одоо өндөр болно гэж үздэг тийм ээ. За байгууллагыг анх байгуулах байршлыг нь сонгох шийдвэр гаргахдаа тэдгээрийн анхдагч бүтэн зүйлсийг онцгой анхаарах хэрэгтэй. За зочд буудлыг хаана барьж байгуулах вэ? Хэдийн одоо цаг хугацааны дотор байгуулах уу? Тэгээ хэдний ямар цаг хугацаанд одоо ашиг орлогоо олж эхлэх вэ гэдгийг хүртэл ингэж тооцоолсон байх хэрэгтэй. Тэгээ 20 дахь бүтэн зүйлүүд нь болохоор түүхийн эдийн нөөц, ажиллах хүчний нөөц бололцоо, харилцаа холбоо за ажиллах хүч дэд бүтц зэрэг багтах боловч байгууллага бүрт өөр юм ач холбогдолтой байдаг. За жишээ нь одоо энэ дээр ингэж авч үзэж болно л да. Одоо нөгөө соёлын зочд буудал байлаг гэдэг чинь өөр байж болно шүү дээ тийм ээ. Хотын төвд байрлалтай 5 хоттой зочд буудлаас одоо ижил хэмжээний үйлчлэгээ явуулдаг ч гэсэн одоо заавал хотын төвд байрших шаардлага байхгүй шүү дээ тийм ээ. Одоо соёлын зочд буудал гэхэд амар соёлын зочд буудал гэхэд одоо байгалийн үүсгэсэн газар за тэгээд тэр аршин соёлыг төвшгөлж байгуулах хэрэгтэй шүү дээ тийм ээ. Энэгээр юм өөр байдаг өөр ач холбогдолтой гэж үзэж байгаа. За тэгэхээр түүхийн эдийн нөөц, ажиллах хүчний хүч, харилцаа холбоо, бололцоо за дид бүтц зэргийг нь бодолж үзэх хэрэгтэй гэдэг дээр л маш сайн анхаарлаа хандуулах хэрэгтэй. Дид бүтц гэдэг дээр л болохоор нөгөө л цахилгаан зам тээвэр гэж ороо явчих шүү дээ тийм ээ. За тэгэхээр түүхийн эдийн нөөц, ажиллах хүчний харилцаа холбоо, тээвэр гэх мэт хүчин зүйлсүүдийн аль нь голон анхаарснаас байгуулгын хэлбэр тэгээд илэрч улмаар бүтээтгүн бүрддэгэ гэж үздэг бахан. Зочд буудал нь юуны өмнө гол анхаарлаа борлуулалтанд хандуулдаг. За ойлгомжтой тийм юм дээр бол. Тэ. За ажилтны үйлдвэрлэлийн салбарт бүтээтгүнийг хэрэглэгчид хүргэж өгдөг бол зочд буудал бол яах вэ? Одоо ажилтны салбарын нэг чигээр ярьсантай одоо далхан дээр чиж авсаач та тийм ээ. Талхыг бол одоо юу яадаг бах нь? Тий. Гаргаад одоо дэлгүүрт хадгалж тий. Хэрэглэгчтэй хүргэдэг байх нь шүү дээ. Тэгвэл бол одоо зочдууд бол яадаг бах нь? Хэрэглэгчт нь өөрөө очиж үйлчлүүлдэг. Ирж ав. Нөгөө очиж тий. Очиж үйлчлүүлдэг. Одоо тухайн зочд буудлаас сонгоод тэгээд очиж үйлчлүүлдгээрээ ийм онцлогтой байдаг бах нь шүү дээ тийм ээ. Тухайлбал ажил хэргийн жуулчлалд зориулсан зочд буудал хамгийн шийдвэрлэх юм үүрэгтэй хүчин зүйлс байдаг өгөөд түүний байршил чухал байдаг бах нэ. Яа тэгэхээр хотын төвд байршилтай бүх юмд ойр байж ажил энэ ажил хэргийн зочд буудал гэж шүү дээ тийм ээ. Жишээ нь одоо юу гэдэг амар цэвлийн зочд буудал гэхээр яах нь мэдээж амрах гэж сувилах гэж байгаа хүмүүстэй зориулсан тэр болгоно тий. Хотын төвдөр байрлах хатын зах руу ч юм уу. Тий. Гол нь болохоор амар цэвлийн зочд буудал гэхээр амрах гэж байгаа хүмүүс ч одоо юу гэдэг тэрэлж орчмын одоо зочд буудал одоо яах нь амралт цэвлийн зочд буудал болоо явчих нь шүү дээ тий. Тэгэхээр яах нь амруулах төвний хажуугаар цэвлүүлэхээр очилдог байх нь шүү дээ. Биеэ тэнгэрүүлэх, эмчлүүлэх. За тэгэхээр яадаг байх нөхөр манад бол одоо цагаан гүүний саамных ч гэдэг юм уу. За өөр ч одоо юу гэдэг лээ. Ямар ч зочд буудлууд байдаг лээ. Тэгээд одоо шаргалж зурж гэсэн зүрх. Тий шаргалж ямар хүмүүс очиж үйлчлүүлэх гэж очдөг. Голцол тэр нөгөө аршаанд сувлуулах гэж зүрх. Сувлуулах гэж очдөг шүү дээ тийм ээ. Янз бүрийн л өвчтөе хүмүүс байдаг бах. Тэр дундаа одоо харшлын эмчилгээг бол маш сайн хийдгээ гэж үздэг тий. Бөөрийн сувлуулч гэдэг юм уу. Бүх төрлийн сувлуул байдгаа гэж үздэг шүү дээ тийм ээ. За авраг тосон гэж үздэг тий. Үеийн мөчний хүмүүст ихвчлэн үйлчлэгээ үзүүлдэг гэл. За тэгэхээр яадаг бах нь ажил хэрэг зориулагдсан зочд буудлууд хотын төвдөө байрлалтай байх нь чухал бол одоо амар цэвлийн зочд буудлууд яадаг бах нь байгалийн үзэсгэлэн газраа төвшгэлсэн. За тэгээд сувилгааны чиглэлийн үйлчлэгээ үзүүлдэг юм өөр байдаг бах нь шүү дээ тийм ээ. За зочд буудлын тэр нь болохоор үйлчлэгээ нь өөр байна шүү дээ мэдээж тийм ээ.
За зочдуудын үйлчлэгийг бүтээгдэхүүн гэж үзвэл 3 түвшинтэй байдаг гэж үздэг байна. За зочид бодлол иж бүрдэл бүхий зогц бүтээгдэхүүн бөгөөд дунд түвшинд барилах өрөөний үйлчлэгээ, за галзуу, зохион байгуулалт гэх мэт бие даасан дотоод төвшингийн олон ажил үйлчлэгээнээс бүрддэг. За бүтээгдэхүүн нь болохоор зочдууд ойр орчны нийлүүлэлттэй нэгдэж гадаад төвшний за өргөтгсөн бүтээгдэхүүн, зочдлын бүтээгдэхүүнсэн ийм гурвалсан бүтээгдэхүүн үйлчлэгээ үзүүлнэ. За дараагийн слайдн дээр энэ байна. За ганцаарчилсан үйлчлэгээ гэдэг 3 төвчнөөс зочдлын бүтээгдэхүүн бол ерөнхийдөө 3 төвчнөөс бүрддэг гэдэг. За ганцаарчилсан үйлчлэгээ гэхээр яах нь зочдод ганц тухайн төвчөндөө үйлчилж байгаа үйлчлэгээ байх нь шүү дээ, тийм ээ. За иж бүрэн үйлчлэгээ, өргөтгсөн үйлчлэгээ гэсэн юм 3 төвчнөөс хамаарна гэж. За дараа энийг тайлбарлаад явъя. За зочдлын бүтээгдэхүүний өөр загварт оруулах голдоо цөмтэй ийм 3 тойрогтой авч дөрөвдөх төвшин нэмэгдэх ийм байрталтай ийм үйлчлэгээнүүд бол өргөтгсөн үйлчлэгээр явагдаж болно. За цөм буюу зах зээлийн харилцаанд орох анхдагч бүтээгдэхүүн гэж тооцогддог. Зочд бүтээгдэхүүний хувьд гол цөм бие даасан ажил үйлчлэгээнүүд бол цөм хэсэгтээ ордог байна. За энэ дээр нь болохоор нөгөө бүтээгдэхүүнүүд нь өргөтгөөд анхдагч бүтээгдэхүүн, хүлээгдэж буй бүтээгдэхүүн, өргөтгсөн бүтээгдэхүүн, даалд бүтээгдэхүүн гэдэг нөгөө бүтээгдэхүүнүүд нь болохоор өргөцөөд ингэ явдаг. Хэрэглэгчид хүлээгдэж байгаа наацхийн хэрэгцээг хангах ажил үйлчлэгийг хүлээгдэж байгаа үйлчлэгээ гэж нэрлэгддэг. За тэгээ хүлээгдэж байгаа ажил үйлчлэгээний анхдагч бүтээгдэхүүнийг болохоор дагалдан гарч ирдэг байна. Тухайлбал үйлчлэгээний цаг хугацаа, нөхцөл байдал, өрөө тасалгааны дотоод зохицолт, үйлчлэгээний ажилчдын гадаад төрх байдал, за үн ханаж гих мэт зүйлсүүд ордог байна. За өргөтгсөн бүтээгдэхүүнд нь болохоор юу орох вэ гэхээр ажил үйлчлэгийг авах, за хэрэглэгчтэй холбоотой бусад ажил төрлийн газруудаас ялгахдах нэмэлт юм даваа талууд нөгөө өргөтгсөн бүтээгдэхүүн гэхээр ерөнхийдөө нэмэлт бүтээгдэхүүнээ аваад үзэж болно. За зочд бодол нь болохоор бүтээгдэхүүний нэмэгдэл даваа шинж, гол төлөв зочд бодлын байрлалаар илэрч явандаа болохоор нэмэгдэл шинж байдлаа алдан хүлээгдэж байгаа бүтээгдэхүүний нэг хэсэг болдог. За болдог ийм онцлогтой байдаг байна. За даалд бүтээгдэхүүн гэдэг. За даалд бүтээгдэхүүн нь болохоор өргөтгсөн бүтээгдэхүүн одоо хийгдсэн бүтээгдэхүүнийг харагддаг бол даалд бүтээгдэхүүн зочдыг өөртөө татаж байрж байх, цаашид хүрч болох, хөгжүүлж болох хам шинж байдлыг илэрхийлнэ. Ажил үйлчлэгээ сайтай зочд бодлын үйлчлэгээний шинэ хандлагыг үргэлж илэрхийлж байдаг гэдэг. Энэ даалд бүтээгдэхүүнд нь болохоор одоо юу орж болох вэ гэхээр за өрөө үйлчлэгээний цэвэрлэгээ үйлчлэгээ орж болно. За мэдээж нөгөө зочныг угтаж авахаас эхлээд үдэн гарах бүх үйлчлэгээнүүд орно. За энэ даалд бүтээгдэхүүнд нь болохоор инээмсэглэж ухтахаас эхлээд инээмсэглэж үүдэх хүртэл тэр бүтээгдэхүүний үйлчлэгээ нь болохоор даалд бүтээгдэхүүн үйлчлэгээндээ орж болно гэдэг. Даалд гэхээр би амар маркетинг цаархтан гэх юм байх гэж. Бүр цаашаа дараа хийгдэх ажил юм байна. Маркетинг хичээл дэс гэсэн бүтээгдэхүүн үйлчлэгээний талаар бол дэлгэрэнгүй ороод явдаг. За зочдлын талаар зочд бий болдог анхны сэтгэл нь ихэнх тохиолдолд захиалгын хүсэл тавих үеэс л эхэлж бий болдог байна. Тэгэхээр яг нь утсаар захиалга өгөхөөс эхлэх нь шүү дээ. Нүүрд болон захиалга өгөхөөс, утсаар захиалга өгөхөөс эхлээл энэ зочдод бий болдог анхны сэтгэлдлүүд л бий болдог байна. За тэгэхээр яадаг байна вэ? Захиалга нь тухайн зочд бодлоос шууд тайрцах замаар эсвэл шууд тайрцах гэдэг нь бичлээ очиод захиалга өгөх тийм ээ. За эсвэл буудлын шүлжээний нөхцөлд уг зочд бодлоос ангид орших захиалга хүлээн авах хүссэн өдөр нь хүссэн өрөөг нь бэлэн болгох тийм нөгөө уцаар захиалга өгөөд хүссэн өдөр нь хүссэн өрөөг нь бэлэн болгох хэсгийг шүүж үзэх. За захиалгын системд мэдээлэл оруулах, за зочныг хүлээн авах хүлээн зөвшөөрснөхийн дараа нэн дори захиалгыг баталгаажуулах. За зочныг ирэхээс өмнө дараах асуудлуудад хариу авч бүртгэл бүртгэхийн үйл ажиллагаанууд бол ордог байна. Тэгэхээр
тэгэхээр яах нь зочны анхны сэтгэл гэхээр за одоо White байна уу гэл тэгмэд White House очтвол таныг сонсож байна гэл тэр анхны тэр үг ярианаас ингээл эхлээд сэтгэлдэл бий болдог ахнаа. Тэр утасны цаана инээмсэглэж байгаа чанар альсгүй уурлаад ярьж байгаа ч гэдэг юм уу энэ тохиолдлууд бол бүгд л тэр зочинд л мэдрэгдэж дууны өнгнөөс л тий. Тэр биеийн хийлгэмж хөдөлгөөнөөс ахвал бүх юмнууд нь одоо зочинд бол мэдрэгдэж байгаа юм шүү дээ тий. Тэгээд тэр зочинд одоо аюу хандснаас болоод ч юм уу тэр зочин бол буухгүй тохиолдол маш их гардаг байх нэ. За зочны бүрдэх үйл ажиллагаа гэдэг ерөнхийдөө та нар мэдж байгаа тийм ээ. Тэ хөөдөнд хүлээ авах засаг дээр шүү. Тий. За том жижиг ямар ч зочид бодлын хувьд болохоор байрлах үйл ажиллагааны чухал хэсэг нь болохоор зочны бүртгэл болон өөрөөх сонгох юм журам байдаг. За зочид бодлын ойрын болон ирээдүйн ололт амжилт за зочны итгэл найдварыг анхны харцаас эхлэн хэрхэн хандаж байгаа тухайлбал зочны байрлах үйл явцад зочид бодлын ажиллагсад ямар зан харьцаатай байж хэрхэн хөнгөн төргөн шуурхаа үйлчлэгээ үзүүлэхээс ихээхэн хамаардаг байна. За зочны итгэл найдвар, өмнөх туршлага, аль жуулчлаас өгсөн мэдээлэл, за өөр зочид бодлын танилцуулга дээр үндэслэн бий болдгоо гэж үздэг байна тийм ээ. За усгүй болохоор хоол амар аргаад байна. Тэгдэж та хажуудаа ус мус тавьж суухгүй бол багшаа. Багш нар ч тэгж байж байгаа л нэг жаах бас болохгүй бол тэгэл гатын шүү дээ. Хоёр. Одоо та ярьж байгаа юм шүү дээ. Зочдлын талаар. За эргүүлч би уншия. Хот салхитаг байна. Миний нэт жаах удаан байгаа юм. Өнөөдөр слайд над дээр жаах газарч одоо ирч. За зочны хүлээж авах хэсэг. Хүлээж авах гинэ. Зочин хүлээж авах ба албаны ажилчид тавигдах шаардлага, зан харилцааны соёл өнгөрөө өвчлээ багш. Одоо зан харилцааны соёл, зочин тавьж байгаа анхаарал, зочныг бүртгэх явцад ачааллахтэй үед одоо яах ёстой вэ? Хэрв одоо 3-аас дээш зочин хүлээлгэх бол тусламж авах хэрэгтэй. Бүртгэлийн хуудасны ачаалал гайгүй болсон үед одоо баталгаажуулсан. Бүртгэлийн үйл ажиллагааг төрөгчүүлэхийн тулд зочид буудлын талаарх мэдээллийг бусдад өгөхгүй байх, бухимдахгүй тайван байх, халуун дотн хандлага одоо орхигдуулахгүй байх, бусад зочдоос уучлалтгүй байх. Угсаа огш хүнтэй харьц хүнээс хүнтэйг харьцааны соёл дээр бол маш сайн л анхаарах хэрэгтэй байна тий. Тий хүн хүнтэй харьцаж байгаа үйлчлэгээний байгууллагын хувьд бол зан харьцааны соёл бол маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ бол тэл дандаа л угаасаа юу яадаг юм байна л та. Ер нь гэхдээ энэ одоо тийм харьцааны соёл тийм энэ тал дээр бол угаасаа яг зочид буудлын одоо бид нарт бол угаасаа яг харьцааны соёл, зан харьцаа гэдэг энэ тал дээр бол нэлээд мэдлэгтэй, нэлээд туршлагатай байж ижил юу авахгүй бол тий ажил дээр гарахгүй бол практик. Гэхдээ би гайгүй гэж хадлаа. За дараагийн. За зочныг үүдэх төлбөр тооцоо гэж байна тий. За зочны төлбөр тооцоог болохоор 3 зорилгоор юм агуулгадаг гэж үздэг тийм ээ. За үүнд зочид буудлаас үзүүлсэн бүх үйлчлэгээний төлбөрийг зочдоос авах явж буй зочин тааламжтай сэтгэл төрүүлэх. За эргэж ирж үйлчлүүлэх хүслийг нь бий болгох. За зочид буудлын үйлчлэгийг хэрхэн сайжруулах талаар зочдоос санал хүсэлтийг нь авах ийм үйлчлэгээнүүд үзүүлдэг байна. 3 зорилттой тавиад ийм үйлчлэгийг үзүүлдэг байна. За тэгээд өрөөний статус гэхээр одоо нэг юу гэж бодож байгаа статус гэхээр оюутнууд янз янзын юм хэлдэг. Статус гэхээр юу ах вэ? Ер нь зүгээр л тэр өрөөний одоо байдал, тэр одоо байгаа байдал. Нөгөө
иргэн одоо доторх зэрэг тэр нэг Queen King өрөөч гэдэг юм уу те? Хаан өрөө, хатан өрөө. нөгөө нэг тий. Аха. Тийштэй нөгөө үн доторх нөгөө тоног төхөөрөмж те тэрүүгээр л тест. Ялгагддаг шүү дээ, тийм ээ. За энээсээ шалтгаалаад энийгээ өрөөний статусаа гэд үзэж байгаа юм те. За статусыг шинжлэх, за зочны файлыг нээх, за зочны төлбөр тооцооны талаар холбогдох алга нэгжид мэдэгдэх. За одоо манай нөгөө ирсэн 3 хоноод явах гэж байгаа зочин одоо гарах гэж байна гэд. За төлбөр тооцоонд хэд гарсан бэ гэдэл тэр нөгөө төлбөр тооцооных нь одоо мэдэгдэхтэй. Энэ ерөөсөө энэ бүх төлбөр тооцоог нэгтгэж ганц ингэж барьж байгаа газар нь юу гэдэг юм гэхээр зочин хөвгт гал байдаг байна шүү дээ, тий. Зочин хөвгт галбан дээр очиод зочин хөвгт гал бол ерөөсөө эхлээл зочныг угтаж авахаас эхлээл үдэн гарах бүх үйл ажиллагаа бол зочин хөвгт галбан дээр явагдчихадаг. За бусд байгууллагын хувьд бол одоо зочин буудлал маш олон албат нэгжтэй үйл ажиллагаагаа явуулдаг. Одоо юу гэдэг бизнесийн байгууллага өөр нэг одоо юу гэдэг бизнесийн байгууллага байлаа гэхэд чинь одоо 2-3 албан нэгжтэй байдаг бол зочин буудлал одоо маш олон албан нэгжтэй дор хаяж 6 албан нэгжтэй түүнээс дээш албан нэгжтэй юм үйл ажиллагаагаа явуулдаг юм газар байгаа. За тэгээд төлбөр тооцооны 6 хэлбэр байх ба тус нь мөнгө хураагчинд зүгээс хэрэглэж буй арган хувьд бага зэрэг ялгаатай байдаг. Үүнд хүн бүрээр хийх ердийн тооцоо тий. Хүн бүрээр хийх. Тэгэхээр буудалд бууж байгаа одоо зочин бүрээр хийх юм ердийн тооцоо гэж байдаг байна шүү дээ тий. Шуурхай тооцоо, зочинд хийх видео тооцоо. Энэ шуурхай тооцоо гэхээр одоо яах вэ гэхээр зочны өрөөнд тооцоог нээх нэ шүү дээ. Тухайн зочин ямар нэгэн ажил явдал гарлаа гэхэд чинь шуурхай тооцоо хийгээд ажлын тусгаад одоо явуулах юм шуурхай тооцоо. За оройтож явж байгаа одоо хэд хоногийн дараа явж байгаа гэсэн үг шүү дээ, тийм ээ. Оройтож явж байгаа 7 хоногийн хугацаанд ирэх байсан бол одоо нэг 14 хоног явж байгаа чичний тооцоо. За групп чичний тооцоо та нар мэдж байгаа тийм үү? Ажил жижигхэн байгууллагууд бол одоо групп чичтэйг бол авчирдаг тийм ээ. За групп чичны тооцоо бол арай өөр байдаг. Яагаад ингэж байгаа юм бэ гэхээр одоо группээр хийх чичт нь бол одоо жишээ нь 10% хөнгөлөлттэй ч гэдэг юм уу 5% хөнгөлөлттэй ч гэдэг юм хөнгөлөлт эзэлсэн юм тооцоонууд байдаг тийм ээ. За төлбөрөө өөрчилж хийсэн тооцоо. Төлбөрөө өөрчилж хийсэн бол бас хэдийн хувийн хөнгөлөлтөд эзэлдэг тийм ээ. 3% ч гэдэг юм уу 5% ч гэдэг. Тийм ба. Бүрнээр хийсэн бол гэсэн юм тооцоо. За хүн бүрээр хийх ердийн тооцоо гэдэг дээр хэлсэн байгаа тийм. За мөнгө хурагчтай бас бүрээр ердийн тооцоо хийхдээ компьютерт зочны тухай мэдээллийг дуудаж гаргаад одоо зочноос явахын өмнө төлбөр тооцоо үүссэн эсхийг нь зочин хүлээн авахчаас лавлах юм шаардлага гардаг. Хэр байхгүй гэж үзвэл төлбөр тооцоо гэвэл хийдгээ. За энэ чинь ямар төлбөр тооцоонууд хийж болох вэ? Жишээ нь зөвхөн ердийн төлбөр тооцоон дотор зочдлын ирсэн нэг зочны төлбөр тооцоо ямар төлбөр тооцоонууд байж болох вэ? Тэгэл бас нэг төрөний нэг үйлчлэгээний одоо үндсэн нэг төлбөр аавна гэхлээр бол үндсэн төлбөрөө мэдээж чинь тэр буудлсан. Нэмээд тэгээд магадгүй нэмэлт үйлчлэгээнүүд авсан бол нэмэлт үйлчлэгээний төлбөрүүд орж ирнэ. Нөгөө одоо жишээ нь юу гэдэг чтэй бас нөгөө арх ундаанууд чинь бас тусдаа үнэтэй байгаа штэ дотроо. Хөрөгчөнд яг байх ёстой нь байгаад нэмэлтээр авч байгаа бол тэгээд бас янз бүрийн нөгөө үйлчлэгээнүүд авсан байж болно. Тэр байгууллага бас янз бүр байдаг байж болох шүү. Тийм байт юм. Зочд буудал жишээ нь ийм байж болох одоо фитнес клуб гэхэд дотроо тусдаа нөгөө нэг төлбөр тооцоо хийгээд идэх юм болов эсвэл яг гарахт нь ерөөсөө зүгээр яг одоо жишээ нь одоо энэ байдал дээр гарч ирээд өгөх юм болов. Тийм нэгтгэж өгнө. Жишээ нь одоо хоолны тооцоо гэхэд чинь одоо бусд одоо зөөн газрууд бол зөвхөн зочиндоо ингээл ирж байгаа зочиндоо үйлчлдэг бол зочдууд бол яг нь өрөөнд нь үйлчлэхээр юм онцлог шинжтэй байдаг шүү дээ тийм ээ. За тэгээд өрөөнд нь үйлчилж байгаа зочдод одоо яах нь төлбөр тооцоо нь хоолны тооцоо гэдэг тусдаа гараад ирэх нь шүү дээ тийм ээ. За чинь одоо говцсаа угаалгахаар болсон бол нөө говц угаасных нь төлбөр тооцоо тусдаа гарч ирнэ шүү дээ тийм ээ.
одоо өмдөө угаалгасан ч гэдэг юм уу, цамцаа угаалгасан ч гэдэг юм уу те. Өмд одоо 5,000 ч гэдэг юм уу, цамц 4,000 ч гэдэг юм уу те. За тийм тэр ихтэл ийм төлбөр тооцоонууд хүртэл гардыг байна л да. Нөгөө манай монголчуудад одоо томоохон энэ төрийн албаагчид одоо томоохон зочд буудлаа гэхэд мэдээж нөгөө төрийнх нь цаанаас нөгөө байгууллага өгсөн төлбөр тооцоогоор төлбөр тооцоо хийгээл ингээл явна штэ тийм ээ. Тэр буудалдаа буугаад хоорондын нийлдээл за одоо тэгээд хувцас руу угаалахар бол угаалгаал нэмэлтэн гэж жоохон тийм юм гарнахаас өөр төлбөр тооцоо гарахгүй гэж бодоод нөгөө зочин байжсэн чинь бөө мөнгө ингээд гараад ирсэн байна л да. Манай төрийн томоохон албаа агчийн нэг л юм лээ. Тэгэд энэний төлбөр тооцоо юу гараад ирвэ гэдэг ингээд гинт ингээд нөгөө одоо мэдээж нөгөө байгууллагынхаа мөнгөөр л явж байгаа болохоор өөр мөнгө байхгүй. Тэгээ одоо баахан мөнгө гараад ирдэг. Энэ юу мөнгө үлээ гэсэн чинь интернетээр баахан нөгөө том хүний кино үзсэн. Тэрнийх нь мөнгө нь тэр нөгөө цагаар гарчдаг тий. Тэгээд тэр нь болохоор маш өндөр. Тэгээд тэрнийх нь тооцоо гарцсан. Тэгээд айгу бачимдчихсэн тохиолдол гарч ирсэн юм билээ. Тийм тохиолдол хүртэл гардаг ахна шүү дээ тий. Тэр ихтэй л одоо юу гэдэг өрөөний тусгай үйлчилгээгээл ороод ирдэг тий. Барай үйлчилгээ, массажист үйлчилгээгээд ороод ирдэг. Тэгээд тэр үйлчилгээний хүртэл нэмэлт үйлчилгээ юм тий тийм чөтгөдлүүд бол томоохны одоо гадаадын сүлжээчдүүд байдаг гэж байгаа байхгүй юу тий. Манай Монголд л тийм байдгүй юм билээ. Тэгэд ийм төлбөр тооцоо өөртөл яг нэг буудлагын төлбөр тооцоонд ороо явчихдаг тохиолдол байдаг юм аа гэдэг. Тэгэд энэ дэр ч гэсэн бодолцож үзчихэж явахгүй л тийм залуу хүмүүс цаашдаа өчнөө буудлах тэр явж үзэн шүү дээ. За юм байна. Манай Монголын зочд буудал гэхдээ одоо ер нь гайгүй хөгжөөд байгаа юм шиг байна тийм багшаа сүүлийн үед. Сүүлийн үед л ерөнхийдөө яг ном журмынхаа дагуу явагдаж байгаа гэж үздэг тий. Одоо юу гэдэг бид нар бол одоо Солонгос кино үзэхээс өмнө л одоо юу гэдэг Солонгос кинонуудаар чинь жинхэнэ үйл ажиллагааг нь харуулдаг шүү дээ тийм ээ зочд буудлын. Тэгтэл одоо монголчууд л одоо эртний мэгтэн хоёр орж буудаг газрыг л оргисож зочд буудал гэж нэгж үздэг байсан бол одоо бол арай өөрчлөгдөж байгаа л да хүмүүсийн сэтгэл бол. Байна. Байна шүү. За тэгэл сүүлийн үед л одоо үйлчлэгээ сайжрахын хэрээр тэр буудлын одоо статус нь өөрчлөгдөхийн хэрээр бас их үнэтэй юм бэлээ Монгол. Би бас нэг зүгээр сая нөгөө нэтээр нөгөө өмнө нь харж байгаа байхгүй зочд буудлуудыг. Тэгсэн чинь мэдгүй ялаа нэлээл үнэтэй санагдсан. За хэд гэж би л тэр Баянгол Улаанбаатар эдрийг хахад ер нь л бараг 250 байл штэ багшаа хоногийн 250 300 мянган бодлол юу ч шилж. Тэр тэрэлж мэрэлж чинь. Тэр Кимписки чинь бүр амар үнэтэй юм байл шүү дээ. Сая 800 байл шүү дээ. Үнийн тэрэг. Тийм тэр мэр чинь байлаа. Тэгэхээр тэр чинь нөгөө нэг бүр тийм юу мөөнийх нь юм биш багшаа бүр нөгөө одоо хамгийн үнэтэй өрөө мөрөө юм шүү. Нөгөө юу гэвэл хаан ерөнхийлөгч мөрхийлөгч гэдэг. Тийм ерөнхийдөө бол тиймэрхүү үнэтэй байгаа шүү дээ. Тэрэлжэд байдаг нөгөө антим биш. Би хоёр жижигдүүд бол сая 800. Тэгээ багшаа тэр үнэтэй 300-ын үнэтэй өрөө нь юу байхгүй. Дотроо интернет компьютер байхгүй юм байл шүү. Кимпискигийн тэр 300 өрөөнд би хоноогүй л зүгээр хонсон хүн дээр очсон чинь тийм юм байл. Интернет байхгүй зүгээр нэг телевизэртэй нэг орто. Тэгээд тэр нь 300 гэдэгцэн байлаа. Тийм юм байл. Гэтэ өдрийн хоолтой юм байлаа гоолно. Тэгээ одоо юу гэдэг ердийн одоо амьдралаар амьдарч байгаа юм ердийн одоо бидний хувьд тэр өөрөө үнэтэй байдаг шиг сонсогдож байгаа ч гэсэн тэгээд одоо Холливуудын одч гэдэг юм уу тийм одуудын хувьд бол хамгийн өндөр үнэтэд нь буудаг. Бууд юм бэлээ нөгөө би нэг дадлагт гарч явахтаа л харж байсан л. Тэгээд буухта зүгээр нэг өөрөө ганцхан өрөө одоо тэр $350 үнэтэй өрөөг ганцхан өрөөг авахгүй шүү дээ тий. Хаан баласын
1 2 3 давхрыг тэр чигээр ингээ хөслөд авчихсан тохиолдол өстэй нэг хин ирлээ тэр үед чинь нэг одл иржсэн юм Америкийн тэр олон өрөөнд ямар бүгдэнд нь орж унтах юм биш яадаг байна тий хайр мөнгө тэр дагалдаж аваа нэг 10 хэдэн хүн тэгэл өөрөө л байгаа юм чинь тэгэл тэр өрөөнүүдийг бүгд ингэж худалдаж аваад тэр чигээр нь бас нэг аюулгүй байдал талаасаа тэгдэг бах тий айгуул тэр үед чинь ямар жүжигч ирж байлаа яг нэг жоохон хугацаанд мөнгө хаяж өөрийгөө карьерийг өсгөх бас унгаахгүй хүн тулд тэгж байгаа юу байгаа шүү дээ. Тэр ингэдэг юм байна л да. Манай Монголд одоо нэг үн багтаа бодолд орчихгүй юм тул тийм. Тэрний ч одоо тэгэл дэлхийд даяар цацагдсан шүү дээ тий. Хамгийн хамт үнэтэй Монгол очиод хамгийн хамт үнэтэй бодолд буулаа гэл тий. Бэрнэр хүнд нь одоо унах жишээтэй тийм байдаг байх л та. Тэгээ Монголд нэг юм Микро орцуулаа. байсан юм байна л да. Өмнө гойтол аялал жуулчлалын баазууд ингээл нэмэгдээл нэлээд олон аялал жуулчлалын баазууд ерөөсөл хүүхэд ингээл $10 үнэтэй байсан юм байна л да. Бүх жуулчны баазууд нэг гэр $10 гэл. Тэгээд тэгжсэн чинь нэг жуулчны бааз одоо говийн 3 тэмэгт гэдэг лөө 3 тэмэгт гэдэг баха. Тэр жуулчны бааз гинт $250 нэг юу гэр $250 гэдэг ингээл $250-аар зарна гэл үйл ажиллагаа явуулна гэл ингээл явсан чинь хүмүүс амар гайхсан гэлтэй. Тэгээ $10-ын нэг гэрт орохгүй бах чи $250 тхийн орох үедээ гэл. Тэгэхээр одоо яадаг бах нь ерөөсөө л нөгөө тэнд хин буусан бэ гэхээр ерөөсөө л говийн хамгийн гоё өвөрмөц газрыг үзэх гэж сонирх гэж байгаа тэр дээд зэрэглэлийн чочтол очиж буудаг болсон. Тэгээ тэрнээс хойш л одоо тэр ганцхан тэрэндээ л одоо хамгийн дээд зэрэглэлийн чочт буугаад бусд гэрүүдэд нь болохоор хамгийн хямдхан юм чочт одоо бага орлоготой чочт буугаад эхлэнгүүт яасан бах нь бодож эхэлсэн бах нь шүү дээ. Бусд нь жуулчны баазууд ийм маркетингийн үйл ажиллагаа гэдэг чинь ийм хүчтэй байсан юм байна шүү дээ. Харин маркетинг миний чинь их сайн ажил. Талхаагаа сайн ажилласан байна тий. Үйлчлүүлэгч гэдэг чинь ийм олон янзын үйлчлүүлэгч байдаг юм байна. Зөвхөн нөгөө Монголынхаа хэрэглэгчдэд төсөөлөх аргагүй юм байна. Тэгэхээр л бизнесийн байгууллага үйл ажиллагаа явуулахад бол маш их хүчээр шалтгаан байдаг шүү. За өөр асуух зүйл байна. Өнөөдрийн хичээлээс. Одоохондооч байна уу? Хичээл хийдээс дуусна. Таны яриа дахиад орж гараал. Хичээл хийдээс дуусна. Гэтэ багшаа ингээл дуусчвал тэгэл дуусч хичээл. Заах юм ингээл дуусчвал. Би ийшээ гарчаад эргээд ороод нэг усуучаад эргээд ир. За.
Багшаа. Сонсогч байна. За. Багшаа. За. Байна. Байна уу? Байна. Заасаа. Байна. Багшаа хичээлээ явуулах уу та одоо? Яг явуулыг бол багш нь явуулаа л. Дараачихан хичээл рүү ороод явуулчихлаа. Яаж вэ? Чи ядраад байна уу? Үгүй нөгөө файлаараа. Файлаараа явуулах уу гэж юу? Тэрнийг харин Тэгэхгүй л байна. Одоо дахиад хичээл орох юм уу? За файлаараа явуулчаа. Би чинь сүнээс сууж аваад явуулах. Үгүй дахиад өнөөдрийн хичээл чинь дууссан бол багш хичээлээ явуулж амтаж амрыг л та өглөө ажилтаа болохоор. Тэгээ. За. Ойрд ажил ихтэй наад чи томхлуулж байгаа. За ойлгосон. Яг өнөөдөр орсон файлуудаа бүгдийг нь явуулчих юм бол дараагийн хичээл орохоос өмнө сэргээж уншичаа тэгэл. За багш нэг хичээл явуулаа тий одоохоо. За. Багшаа хин гэдэг багш орчихвоо. Багш наа. За өөрөө танилцуулъя. Тий. За Дэнсмаа гэдэг. Дэнсмаа. Хотлоо үйлдвэрлэлийн дэс сургууль гэсэн шүү дээ. Юу бодож байгааг хэлээд байх чи буруу хэлээд өгнө хахад. Юу? Хотлоо үйлдвэрлэлийн дэс сургууль төгссөн. Одоо Монгол Улсын их сургуультай нэгдсэн байгаа тийм. Тэнд бакалавра, магистра төгссөн байгаа. За өөр асуух юм байна уу? Баггүй шээ. Одоо хичээлээ авчвал тэгэл болсон да.
Байна. Байна. За явуулж байгаа шүү. Авахаараа хэлээрэй. За. Өгш. Гэртээ арцсан аа. За би нэ. Одоо тарчна. Халаараад байна уу? Миний дуусан юм уу? Одоо ирчлээ явахшаа хичээл. Өгшөө баяртай сайхан амраараа хичээл авсан шүү.
Асна. Байна уу? Байна. Хичээлээ агшаа. За, асгүй. За, бүгдээрээ сайхан амраарай. Тий. За. Баяртай сайхан амраарай агшаа. Амраарай.
Тийм багш. Таны бичлэгийг хараа хийцэн байна. Бичлэгээс давлахгүй бичигдээ л.